Энэхүү контент нь гэмт хэрэг, согтууруулах хундаа болон хууль, бус үйлдэлийг өдөөнд орхирах зорилгогүй бөгөөд сонсогч та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нэр, газар орны байршлыг өөрчлөн эсвэл тодорхой дурдлаггүй хүргэж байгаа учраас хэн нэгний хувийн нууц болон нэр хүндэд халтах сэтэл агуулаагүй болно. Аллах болон гэмт хэргийн тухай наривчлан дурдах учраас энэ төрлийн мэдээлэлд эмзэг эсвэл насанд хүрээгүй бол цааш сонсохгүй байхыг хүсье. Сайн байцгаана уу? Час өдөр подкастын хамгийн ихний дугаарыг хүрэхэд бэлэн болоо сууж байна. Хэрвээ та манай подкастыг урд өмнө нь сонсож байсан бол хуучин суваг маань тодорхой шалтгааны улмаас болоод хаагдчихсан байгаа. Тийм болохоор энэ хүшийн сувагтаа subscribe дарж нэгдээрэй. Өмнө нь орж исэн дугаарууд болон шин хэрэгүүд хэн удахгүй ээлжлээд орох болно. Харин та урд өмнө сонсож байгаагүй бол одоо шууд ингээд хэрэг рүүгээ орцгоё. За тэгээд хамгийн ихний хэрэг дээр бол 40 настай эрэгтэй гэр бүлийн хүчирхийлэл үлдэж найз эмэгтэйгээ хөнөөгөө цогцсыг нь мөчилж шатааж нуусан ийм нэлийн хүнд хэрэг ярих гэж сонгож авсан байгаа. Ийм төрлийн зүйлээс айж тухшдаг. Тас иймэрхүү гэмт хэрэг ойр тойрных хүмүүс тохиолдож исэн бол битгий сонсоорой гэж хүсье. 2020 оны 7 сарын 29-ний өглөө цэцгээгээд эмэгтэй одоо сурснараа хүүхдүүдээ ээжтэй үлдээгээд ээлжийн ажилдаа явсан. Ээж нь бол цэцгээгийн үгнээс нэг их гардаггүй, ажил хийж явах үед нь хүүхдүүдийг нь хараад аар гэрийнх нь ингээ бүх асуудлыг зохицуулаад дан болгочдог. Тэгээд ажилласаа тараад ирэхэд нь эсвэл найз нөхөдтэйгээ уулзаад ирэхэд нь гэр орон нь цэвэрхэн, хүүхдүүд нь затгалан ингээ ямар ч асуудалгүй байлгадаг. Нэгсэндээ бол одоо түүний хамгийн их итгэж найддаг хүн нь ээж нь байсан гэж цэцгээ ярьж исэн. За маргааш нь цэцгээ ажиллаад тараад гэртээ ирсэн чинь түүний хамгийн бага хүүхэд нь буюу 3 настай охин нь тэгээ ээж хоёр нь байгаагүй. Цэцгээгийн ээж нь ер нь бол гадуур гарахтаа одоо ингээ цүнхтэй бүх зүйлээ ингээ аваад бидээ аваад явдаг ийм хүн байсан юм бэлээ. Тэгээ тухайн өдөр бол бас ээж нь ерөөсөө бүх юм ангаа орчихсон байсан учраас эргээд одоо ороод ирэх байх гэж бодоод нэлээд удаан хүлээсэн. Тэгсэн чи ээж охин хоёр нь ерөөсөө ирэхгүй байсан. Тэгээд гайхаад дайгаад тэгээ ойр орчныхон хүмүүсээс асууж сургалж эхэлсэн юм бэлээ. За тэгээ ихэнх үедээ бол хүүхд алга болцсон. Хүүхд маань яачих бол гэдэг дээр ач холбогдол өгөөд хайж исэн. Ээжтэй бол нэг санаа зовхгүй байсан гэж өөрөө ярьж исэн. Тэгээ миний хувьд бол гайхаад яагаад ээжтэй санаа зовдгүй юм болоо гэсэн чинь ээж нь бол нэлээд уух дуртай архины хамааралтай хүн байсан. Гэхдээ сүүлийн 3-4 жилийн хувьд бол архины хамаарлаа зогсооё, донтолтоосоо салъя гэд нэлээд их эмчилгээ хийлгээд өөрийгөө ингээд анхаарад хичээж исэн гэж ярьж исэн. Тэгээд 7 сарын 31-ний өдөр ээж охин хоёроо ээжийнхаа найз залуугийн найз болох Инхбат гэдэг хүний түрээсэлдэг юм нийтийн байрнаас олдог. Тэр үед бол ерөн цэцгээ хүүхдээ олсонд бол маш их баярлаа. Тэгээд бас ерөнхийдөө ээж нь хүүхд дагуулад ингээ арх уугаад явчихсан болохоор нь ээжтэй гомдоод гэх юм уу, тунирхаад гэх юм уу тий хүүхдээ аваад ээжийг найз залуутай тэр байранд орхиод ингээд гэртээ харчихсан. Тэгээд цэцгээгийн хувьд бол ээжигээ одоо энэ хэргийн гол эзэн болох тэр найз залуутай нь хамт орхиод явсандаа одоо хүртэл харамсдаг. Миний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа болсон гэж мэдүүлэг өгсөн байлээ. Тэгээд цэцгээгийн ээж энэ найз залуутайгаа яаж танилцсан бэ гэх юм бол 2006 онд анх жолооны курст явж байхдаа тухайн жолооны курсынханд багш хийдэг энэ Норов гэдэг гэмт хэрэгтэндээ танилцж исэн юм байна. За хохирогч маань бол ер нь бол 10 шахуу жил Солонгос улсад ажиллаж агаад ирсэн. Тухайн үедээ бол боломжийн сайхан амьдралтай тэгээ санхүүгийн хувьд бол дутагдаж гачигдах зүйлгүй дажгүй амьдардаг тийм байсан гэж гэр бүлийнх нь мэдүүлсэн. За Норов гэдэг хүн бол одоо анх тэдний гэрт ирэхэд бол маш сайхан зүйл ярьдаг. Тэдний гэр бүлийнхэнд цэцгээд ээжт нь үнэхээр сайхан ханддаг ийм хүн байсан. За гэхдээ энэ хүнтэй уулзсанаас хойш ээжийнх нь амьдрал бол яг оронгоороо ирсэн гэж хэлж болно. Тэр цэцгээгийн ээжийнх нь гарыг нь хугалж ийсэн юм байна. Толгоог нь бас хагарталан зодж ийсэн юм байна. Бас бүр уруулан сэтэрж ийсэн гэд ингээд дурдаад ах юм бол маш олон юм гэмтэл авталан зоддөг байсан. За тэр зодхоос илүүтэйгээр мөнгө төгрөг, байр орон сууц, за тийм машин тэрэг гэд бүх юм энэ өөрийн юм шиг эзэмшээд цагдаад гомдол гаргах үе. Гомдолгүй гэж хэлээ гэд ер нь амар дарамталдаг гэр бүлийн хүчирхийлэл ингээд үргэлж юм хүлддэг ийм хүн байсан юм байна. Тэгээд бас нэр өмнөх ихнэр нь ер нь бол намайг бас нүүр нүдгүй ингээд зоддөг байсан. Тэгээд би айгаа зүхтаад ингээд салж ийсэн гэд
давхар мэдүүлэг өгсөн байлээ. За 20 оны 8 сарын 7-ны өдөр болсон. Хүүхдээ осноос хойш 7 хоног өнгөрсөн. Энэ хүртэл бол одоо хохирогч маань ар гэрийнхэнтэй холбоотой байгаа. Дуцаад яриад, мессеж чээд, дансаар ингээ мөнгө төгрөг аваад 8 сарын тэр 7-ны өдрийн 14 цагт бол хамгийн сүүлийн удаа холбогдсон байдаг. 8 сарын 17-ны өдөр албан ёсоор Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсэд одоо өргөдөл гаргасан байлээ. За тэгээд 8 сарын 17-ны өдөр өргөдөл гаргасан гэчээд 9 сарын 11-ний өдөр бол эрен хайх ажиллагааг яг албан ёсоор эхлүүлсэн юм байлээ. Тэгээ энэ дээр бол бас нэг юм бичиглэлийн зөрөө гарсан уу эсвэл үнэхээр бараг сарын дараа хайж эхэлсэн үү? Миний хувьд бол бас толгой жоохон эргэжсэн. За ямар ч лээсэн эрен хайх ажиллагааг эхлүүлснийхаа 7 хоногийн дараа буюу 9 сарын 17-ны өдөр одоо энэ Норов гээд энэ хэргийн гол эзнийг өөрийнхөө найз нөгөө түрүүн бид нарын дурдчихсан Инх бат гэдэг найзтайгаа хамт зүүн хараад машинтай явж байхад нь зогсоогоод нэг юм барьж авсан юм байна. За тэгээ 9 сарын 18-ны өдөр бол цогцыг олсон гэдэг аимшигтай мэдээг ар гертэн дуулгасан байдаг. Гэмт хэрэгтэн маань бол баригдах хүртлээр Инх бат гээд найзтайгаа нийлээд уулзаад машинд хэрэг засаад хамт хонж өнжөөд бас хатланд явна гээд ер нь л бол ингээд ийм хэвийн амьдралаараа сар шахуу амьдраад явж исэн юм байна. За хохирогчийг ингээ хүн амтаа асуугаад хүүшээ хайчч ба яач вэ ичвэ гэд ар гэрийнх нь холбогдохоор мэдгүй 8 сарын 1-нд бол надаас ингээ салаа явсан ихчийнх руугаа ч илүү ахих руугаа ч илүү мэдгүй газар руу явна гэсэн ингээд худлаа зохиогоод яриад яваад байсан. Тэгээд энэ нөгөө хамт яваад байгаа Инх бат гээд найзыг нь бол ар гэрийнх нь бол нэлээд сэжиглээд энэ хэргийг хамт үйлцсэн байх гэж одоо шалгуулж үцгээд бол хэрэг гарах үед бол охиныхоо гэрт байсан. Тэгээ яг уу нөгөө хохирогч болон хэрэгтэн хоёрыг бас ингээ амьдрах гэр оронгүй байгаад тахаар нь өөрийнхөө нэрдээ түрээсэлдэг энэ нийтийн баримдаа за байжи гэд амьдруулж исэн. Гэхдээ бол би ерөөсөө очоогүй. Охиныхоо гэрт байсан. Тэгээд бас үйл хөдлөх борлуулах юм ажиллаар одоо зүүн хараа руу явсан гэж мэдээлж исэн. Тэгээ зүүн хараад очоод одоо үйл хөдлөх борлуулсан энэ натратаар нь ингээ ороо шалгаад үтсэн чи үнэхээр зүүн хараад байсан гэдг нь бол батлагдаад хэрэгт холбогдлоо болсон юм байлээ. За тэгээд нөгөө нэг хэргийн эзэн хингэргийн давхуур маань бол одоо баригдсан даруйдаа бол хэрэгээ хүлээгээд мэдүүлэг өгсөн. За тэгээд тухайн мэдүүлгийг нь би бас бүрэн ихээр нь уншиж өгье. 20 оны 8 сарын 7-8 хавцаа байсан шиг санагдаж байна. Арх уугаад тасраад босоод ирэхэд хохирогч толгой хэсгээрээ тойроод ууж ицсэн ямаараа бөөлж чөксөн байхаар нь өндөж босоод мөрнөөс нь татал зүүн талын хацаар шанаа ам хамар нэлэнхийдээ бөөлж болчихсон байхаар нь очоод хөө чи зүгээр үү гэтэл дуугарахгүй хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Би гараас нь барьж үсгэд цээл хүүтэн байхаар нь тоосны альчуур аваад ам хамрыг нь артид цэвэрлээ. Цээжин дээр нь чагнаж үсгэд зүрхэн зохлохгүй амьсгалахгүй байсан. Би балмагдаад нилийн их уйлж байгаа ширээн дээр байсан архинаас ууж байгаад үлгүүр пар хоёрын хооронд уйсан байсан хэцийг үлгүүрний хэсгээр нь хутгаар тастаад партай хэсгээр нь уг цахилгааны утсаар өөрийнхөө хоолойг боотол ухаалтчихсан. Тэгээ нэгс ирсэн чи би газар хөвсөж исэн. Тэгээд уяан тасарчихсан байсан. За одоо яана гэж бодоод арх уугаад талигачийн цогцыг ерөнхийдөө нууй аваачч хаяа гэж бодсон. Тэгээд харсан чинь Инх батын герт нэг юм сундаг цүнх байсан. Тэгээд цогцыг нь тэр цүнхэнд хийх гэсэн чи багтахгүй ахаар нь галтгооны тавир дээр очоод хутаг харсан. За тэгээ хутган дундаас ерөнхийдөө арай жижигийг сонгож аваад хөлнөөс нь эхлээд одоо өвдөх хэсгээр нь салгах гэсэн чи хутаг арай жижигдээ дийлэхгүй байсан. Тэгэхээр нь том хутаг аваад эхлээд зүүн талынх нь өвдгийг мөчилсөн. Дараа нь баруун талынх нь өвдгийг мөчлөөд хоёр гарынх нь зүүн талаар нь мөрийг нь далаар нь салгаж байснаа санаж байна. Хамгийн сүүлд нь бүслэгийн хэсгээр нь хутгаар тусаж нурууг нь хатсан. Ингээд мөчлөөд цүнхэнд хийж үцгэд яг таарч байсан. Тиймээс цахилгаандаад гадуур нөгөө цахилгааны уцаараа нэг ороогоод хохирогчийн хөвтөж байсан хүнжил хивс хоёроо нэг нэгээр нь ээлжлээд байрны урд талын хогдон дээр аваачиж хайсан. Саарл өнгийн Японд хэрэг замаас бариад жолоочоос нь хөдөөгөөс мах ирсэн баян хушуу орё гэж хэлээд байранд авчирсан. Цүнхтэй цогцоо аваад машины багажинд хийхэд ер нь бол багтжсэн. За тэгээд 70 давхрын эсрэг талын сод Монгол колонк дээр очоод 5 литр бензин түгээгчээрс нь гуйж агаад авсан. Тэгээд жолооч замдаа явж байхдаа юу муухан үнэртэй байна гэхээр нь хоньны мах байгаамаа муудчихсан байна. Шатааж хаяхгүй бол улааны бузар гэж байдгиймаа. Ах нь бол өөрөө бөө хүн байна гэж хэлсэн. Тэгээд цаашаа явж агаад наа тавиараа ирчих гэж хэлээд дээшээ уул өксүүлж явсаар байгаад жалахтай газар очисон. Намайг цогцыг өргөж байхад бол нилийн хүнд байсан учраас цогцыг цүнхтэй чирээд доош уруудаад жалганы дээд хэсэгт 10 орчим метрийн зайд
тавьж орхиод буцаж машинаас бензинээ авсан. Жалга руу харахад нилээд ус тогтчихсон байхаар нь цүнхэн дээр нь бензин асгаж байгаад гал тавьсан гэж мэдүүлэг өгчээ. За тэгээд хохирогчийн маань бас нас барсан цагийн тодорхойлох боломжгүй учраас ар гэрийнх нь гэмт хэрэгтнийг талигаачийг хөнөөчгөө тэгээд дараагаар нь уцаар нь мессеж хүчээд ар гэрлүүн мессеж хүчээд мөнгө төгрөг нэхээд авсан мөнгөөр айр хуугаад гэмт хэрэг үйлдэлсэн тэр байрныхаа бүр түрээсийг нь хүртэл 2 сараар нь төлчихсөн гэж хардчихсэн юм байлээ. Тэгтээ бол үнэхээр ямар нэгэн нотлохоо байхгүй, гэрч байхгүй байсан. Тэгээ ойролцоогоор бол 8 сарын 11, 12 хүртэл 4-5 хоног цогцыг гэртээ байлгаж байгаа. Тэр хугацаанд бол одоос яаж гаргаж хаях уу гэж таньж мэддэг юм хуурай дүүнер лугаа ингээ яриад машин тэрэг байна уу ингээ олоод хүрээд ирээ. Гэрт ингээд нэг мах байгаад байна. Тэр мах ингээ муудах гад байна гэж хэлжсэн. Тэгээд бас талигаач маань бөө байсан юм билээ. Тэгээд талигаачийг юм түүхийн махаар юм зан үйл хийцэн. Тэгээд тэр зан үүлийнх нь махыг аваачч хаях хэрэгтэй байна гэд бүр өөрийнх нь цогцыг хаях гэж нэрийг нь бариад ингэж худлаа ярьж хүмүүс рүү ярьж гуйж исэн байлээ. Дааз болоход хинч ирж туслаагүй. За тэгээд цогцыг шатаасан газарт нь ингээд очисон чинь гавлын яс, цээжний яс, далны яс нь бол ингээд хамтдаа нэг газар. Тэгээд түүнээс ингээд 50 орчим метрийн зайд гарын буглах, шуу, хөл зэрэг газрынх нь яснууд олцсон. За энэ эдгээр яснуудыг бол шүүхийн шинжилгээний байгууллагаас бол нэг хүний яс байна. Нэг хүний яс дотроо эмэгтэй хүний яс байна гэж тогтоосон юм байна. За тэгээд гавлын ясных нь орой хэсэгт нь бол ингээд цөмрөөд хагарчихсан юм нэлийн том гэмтэл үүссэн байсан. Тэгээ энийг нь бол шүүхийн шинжилгээний байгууллагаас бол амьд байхдаа олсон гэмтэл гэж тогтоосон. Харин бусад гэмтэл буюу одоо тэр түлэгдэлт, тэр биеийг нь мөчөлсөн байдал, яснуудыг нь салгасан байдлыг нь бол нас барсныхын дараа гарч ирсэн байна гэж тогтоосон юм билээ. Гавлын ясных нь тэр цөмөрсөн гэдэг байгаа хугарал нь бол амьд ахуй цагтаа 2-3 удаа толгоор нь цогсон юм уу эсвэл ингээд унахтаа юм мохоо зүйл мөргөж унсан. Эсвэл толгоор нь хөлөөрөө өшгөлсөн байж магадгүй гэж дүгнсэн юм билээ. Цогцсноос баг зэргийн арчтаас аваад ДНХ хийгийн шинжилгээ хийж үзэхэд цэцгийн биологийн их байх бүрэн боломжтой гэсэн хариу гарснаар хохирогчийн цогц мөн байна гэдг нь батлагдсан юм билээ. За тэгээд сэтгцэн эмгэг судлалын шинжээчдийн дүгнснээр бол энэ норов гээд байгаа гэмт хэрэгт нь бол сэтгцэн хувьд ямар ч өвчин эмгэггүй. Тэгээ үйл цэргийнхаа талаар үнэн зөвийн мэдүүлэг өгөх бол бүрэн боломжтой, чадвартай. Гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй юм цочирч давчцсан гэх юм шинж тэмдэг илрээгүй юм байлээ. Миний ойлгосноор бол хүчтэй цочирч давчтаад гэмт хэрэг үйлдчихсэн бол ялын хэмжээнд бол нилээдгүй багасдгийн байлээ. Тэгээд аз болж хүчтэй цочирч давчтаагүй гэж дүгнэгцэн. За тэгээд би бол нилийн их бас хуулийн юм уншихад бол онц харгас хэрцгийгэр гэдэг нь одоо хүнийг ингээд алхахынхаа өмнө нь юм уу эсвэл алжаах явцдаа бол маш их шаналгаад, зовоогоод, тарчлаагаад тий. Ер нь бол ингээд нэг юм садист байдлаар ингээд алах тэр хохирогчд бол маш их өвдөлт мэдрүүл алхахыг хэлдэг. За тэгээд энэ хэргийн хувьд гэх юм бол цогцыг мөчлөөд шатаачихсан болохоор яг яасан тодорхойгүй ингээд бас дээрэс нь гэрч байхгүй. Тэгээд ерөнхийдөө ясанд нь тэр үүссэн гэмтлэр нь бол хэргийг дүгнсэн. Тэгээд хохирогчийг одоо зохих юм өшөглөх байдлаар толгойд нь маш хүнд гэмтэл учруулад хохирогч нас орсон. За нас орсныхан дараагаар энэ хэрэгтэн хэрэгээ нуун далдлах зорилгоор хохирогчийн бие ясыг мөчлөө зөөж шатаах ийм үйлдэл хийсэн. За тэгээд мөчөлд шатааж явах үед нь бол одоо тэр бусад гэмтэл гэж нэрлэдэг байгаа зүсэлт, хавчигдалт, тасралт, хугаралт, шаталт зэрэг уул мөр нь бол үлдсэн гэж дүгнсэн учраас онц харгас хэрцгийгээр хүнийг алсан гэж бол бас дүгнэх боломжгүй юм байлээ. Эхлээд толгойд нь гэмтэл учруулсан. Нас орсныхан дараагаар иймэрхүү үйлдэл хийсэн болохоор хохирогч бол нэгэнд нас орчихсан эдгээр амьшигтай яргаллыг бол мэдрээгүй гэж дүгнсэн юм байлээ. Тэгээ тийм болохоор гэр бүлийн хүчирхийлэл үлдэж алсан гэд. Тэгээ эцэс үлд нь 20 жилийг хаалттай хорих ангид идлүүлэхээр юм ял оноосон. За миний хувьд гэх юм бол цагдаа шүүхтэй хууль эрх зүйн мэрэгжилтэй хүн биш учраас аль болох ойлгомжтой. Тэг энгийн үгээр та бүхэнд ярьж өгөхийг хичээлээ. Тэгээд алдаатай буруу үг хэллэг ашиглаад ингээ яарсан бол ойлгоорой гэж хүсье. Энэ кейс дээр бол яагаад 20 жилийн яслал оноосны нь бол бас ойлгоогүй. Тэг хүнийг ингээ алаад мөчлөөд ийм амар харгас хэрцгий үйлдэл үлдчихэд тахад бол арай багтчихсан юм болов уу гэж бодсноо л нуухгүй. Хуулиас ингээ уншаад ахаар
харахаар нэлээд ярвихтай толгоо ингээ ажилласан юм санагдсан. Тэгээд сонсогч нарын маань дундаас хууль эрх зүйн мэдлэгтэй мэрэгжлийн хүмүүс айхан бол санал бодлоо хуваалцаад доор комент хэсэгт үлдээгээрээ бас миний буруу ярьсан зүйл байвал найрсгаар залруулж өгөөрэй гэж хүсье. Подкастын маань эхний дугаарыг цаг заваа гаргаад сонссон танд талархснаа илэрхийлье. Таалагдсан бол лайк болон subscribe тавьчаад харахаа битгий мартаарай. Тэгээд бас хонхоод арах юм бол дараагийн дугаар ороход таньдас мэдэгдэл очин шүү гэж хэлье. Баярлалаа. Баяртай.